Энэхүү контент нь гэмт хэрэг, согтууруулах хундаа болон хууль, бус үйлдэлийг өдөөнд орхирах зорилгогүй бөгөөд сонсогч та бүхэнд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн нэр, газар орны байршлыг өөрчлөн эсвэл тодорхой дурдлаггүй хүргэж байгаа учраас хэн нэгний хувийн нууц болон нэр хүндэд халдах сэтэл агуулаагүй болно. Аллах болон гэмт хэргийн тухай наривчлан дурдах учраас энэ төрлийн мэдээлэлд эмзэг эсвэл насанд хүрээгүй бол цааш сонсохгүй байхыг хүсье. Сайн байцгаана уу сонсогчдоо, та бүхэндээ сонсож байгаа цаг үеийнх нь мэндийг хүргье. За өнөөдөр та бүхэндээ би 4 богино хэрэг ярихаар бэлдсэн байна. За ингээд бүгдээрээ эхний хэрэг рүүгээ орцгоё. 2018 оны 12 сарын 24-ний шөнийн 1 цаг 45 минутын үед нэгэн хуваараа паб ажилуулдаг иргэн пабынхаа үндсэн хаалгаар гараад тэгээд подвол руугаа орох гэтэл доош буусан шатан дээр нэг ухаангүй эмэгтэй хүн хэвтэж байсан. За тэгэхээр цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн байна. Тэгээд удалгүй эргүүлийн цагдаа нар ирээд тэдний пабынх нь гадна талын хяналтын камерыг нь бол шүүж үзэхэд 22 цаг 37 минутанд ертөнцийн зүгээр зүүн талаас дээгүүрээ хүхүнгийн күүртэгтэй тэгээд дотоороо сарлунгийн юудэнтэй цамц өмссөн богино халмаг хар өнгийн үстэй залуу нөгөө ухаангүй хэвтэж байсан эмэгтэйг өргөөд хурч ирээд тэдний пабын подвол руу ордог хашаагаар нь орж байгаа бичлэг байсан. Гэхдээ яг подвол хэсэг рүү шатаар уруудаж байгаа бичлэг нь бол байхгүй, камер тусдаггүй булан хэсэг байсан юм байна. Тэгээд хяналтын камерын бичлэгээс харахад бол эмэгтэй нэлээд сохтолттой, хөл дээрээч бараг тогтож чадхааргүй байгаа бололтой. Тэгээд эрэхтэй нь болохоор эмэгтэйгээ тврээд түшиж явж байгаа харагдчихсан. Ингээд 22 цаг 37 минут 22 секунд буюу хашаа руу орсон цагаас хоошоогоо 38 минут 40 секундын дараа нөгөө эрэхтэй чинь ганцаараа хашаанаас гараад хувцаа янзлаад гараа халаасандаа хийгээд тайван алхаад гараад явж байгаа дүрсийг эдмүрийн баримтаар хурааж авсан байна. За ингээд наривчсан тайлбар өгөх юм бол эдний пабынх нь подвол гэж хэлээд байгаа хэсэг нь болохоор үндсэн үйлчлүүлэгчт нь ордог хаалганаасаа баруун талд нь байдаг бөгөөд гадуура хашаатай. Тэгээд тийшээ нь бол гаднаас дотоод ажилчдаас нь өөр хүн ордоггүй. За тодруулах юм бол зөвхөн эзэн нь шаардлагатай тохиолдолд гадна талаас нь өөрөө ордог. За тэгээд тогооч нь орой бүр ажиллаа тараад 21 цагт тэр подволын хаалгаар гарч явдаг ийм учиртай хаалга юм байна. Тухайн орой бол тогооч нь яг 21 цагт ажиллаа тарахад хин нэгэн подвол орчимд байгаагүй бөгөөд хяналтын камераас харахад тогооч гарч явснаас хойш тухайн эрэгтэй эмэгтэй хүнээс өөр ямар нэгэн хүн огт тэр хаваар яваагүй байдаг. Харин тэнд хэвтэж байсан ухаангүй эмэгтэй бол харамсалтай нь амиа алдчихсан байсан. За цогцос задлан шинжилгээ хийж үзэхэд мохой зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Тархи толгоонд нь цус харвчихсан. Тэгээд гавлын яс нь духныхаа тэр орчимд заацсаараас талаад хугарч гимтсэн байсан. Дээрээс нь нүүр, цээж, хөх, дал гэх мэт хэсэгт нь бол зулгаралт, цус хуралт гэх мэт ил гимтлүүдтэй байсан юм байна. За дээрх гимтлийг авсан хүн бол идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй бөгөөд энэ гимтлийг авсан даруйдаа ухаан алдна. Тэгээд талигаачид бол эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амнасыг нь бол аврах боломжгүй байсан. Яг тэр камерт бичигдсэн цаг хугацаанд гавал тархины битүү гимтлийн улмаас нас барсан байж болно гэж шүүхийн шинжилгээгээр дүгнсэн байна. Ингээд энэхүү харамсалтайгаар амиа алдсан эмэгтэйн нэр хаягийг нь тодруулж шалгахад тэрээр биеэ үнэлдэг эмэгтэй байсныг олж мэддэг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу бие овогтой Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ дараах мэдүүлгийг өгсөн байна. Хохирогчийг биеэ үнэлдэг гэдгийг бид 2011 онд мэдээд түүнийг архитнаас гаргаж засаж авах гэж Эрдэнэтэд авчирхад нэг хэсэг байж байгаад гинэт яваад өгсөн. Ер нь бол нэлээд архины хамааралтай болчихсон байсан. Цүнхэнд нь тал шил архи ч юм уу, хундах ч юм уу иймэрхүү зүйл байнга байдаг байсан. Намайг хэлэхээр огт тоодог байсан. Талигаачтай би хамгийн сүүлд 2015 оны 5 дугаар сард Улаанбаатар хотод ирээд автобусанд явж байгаад таарсан. Дараа нь талигаачи өөрийнх нь зааж өгсөн гэрийн хаягаар нь очиж уулзах гээд хайгаад олоогүй юм. Тэрнээс хойш хайж уулзах гэхээр цухтаагаад байдаг байсан. Игчид маань Улаанбаатар хотод очих газар байхгүй, тэнмэл маягаар явдаг байсан гэж хэлсэн байдаг бол түүний амиа алдсан газрын ойр орчмын хяналтын камер болон гэрчүүдийн мэдүүлгээр түүнтэй хамт явсан хүнийг олж чадсан байдаг. За түүнтэй хамт явж байсан тэр залуу болохоор 29 настай, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилтай хүн байсан. Тэгээд залуугийн өөрийнх нь өгсөн мэдүүлгийг нь та бүхэнд хүргье.
Би 2018 оны 12 сарын 22-ны өдөр ажлаасаа чөлөө авсан Саппорогийн ард сууж байхад нэг эмэгтэй ирээд намайг явах уу гэхээр нь 30,000 төгрөгөөр тохироод дэлгүүрээс архи ундаа аваад буудал орж бэлгийн харилцаанд ороод тэр эмэгтэй гараад явсан. Би тэндээ үлдээд архи уугаад нилээн байж агаад буцаад гарсан. Тэгээд ажил руугаа явах гэж байгаад талигаач болох эмэгтэйтэй тааралцсан. Би түүнээс 30,000 төгрөгөөр явах уу гэхэд зөвшөөрөөд бид хоёр нэг буудалд орох гэсэн чинь тэр буудлын ресепшн нь оруулахгүй зөвшөөрөөгүй. Бид хоёр буудлаас гараад явсан. Замд тэр эмэгтэй унаад байсан. Би түүнийг босгоод түшээд явсан. Тэгээд нэг хашаа руу ороод доошо буусан шат байхаар нь эмэгтэйгээ буулгасан. Тэгээд мөнгөө өгсөн юм чинь бэлгийн харилцаанд орох гэсэн тэр эмэгтэй хэрэггүй энд хүүтэн байна ядаж буудлаа орё гэхээр нь болсон. Тэр эмэгтэй босоод хувц хунраа янзалж байгаад тэнцвэрээ алдаад миний зүүн мөрнөөс бариад авахаар нь би гараа уугц таттал тэр эмэгтэй ард агзаараа газар унсан. Тэгээд л би түүнийг тэр чигт нь орхиод яваад өгсөн. Талигаачийг би зохиж нүдээд алсан асуудал бол байхгүй. Гараа татаж автал тэр хүн хүл алдаад унчихсан. Нас барчхна гэж бодоогүй их харамсаж байна. Хохирогчоос уучлалт хүсэж байна. Оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хэлсэн байна. За шүүхийн хилэлцүүлэгт бол шинжээч эмч болроо мэдүүлэхдээ талигаачид одоо гавал тархинд нь үүссэн битүү гэмтэл нь өндрөөс унахад бол үүсэж болно. Түүний дагдсны яс, чамархаа яс хоёрын уйлзуур хэсэг нь заацаараа салсан байгаа нь бол хүний гараар цохих үед үүсэх боломжгүй гэж хэлсэн байна. За ингээд энэ мэтчлэн хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт шаардлагатай ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулад тэгээд шүүх хуралдаанаар хилэлцсэний эцэст шүүгдэгч эрэгтэйд эрүүгийн хуулийн тусгай ангийн 10-ын 6 дугаар зүйлийн нэгдэх хэсэг буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохирох гэмт хэрэг үйлдсэн учраас 4 жил 6 сар хорих ял оногдуулаад хорих ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлсэн байна. 2019 оны 6 дугаар сарын 27-нд сонгон хайрхан дүүргийн 24-р хорооны иргэн өөрийнхөө хашаандаа бохирын нүх ухаж байтал 14 цаг 10 минутын орчимд хуршайлаас нь юм дэлбэрч байгаа юм шиг маш чанга дуу чимээ гарахаар нь хуршийнх руугаа яваад очиход хашааных нь хаалга нь онгорхойд тэгээ хашаан дотор нь байх гаражных нь хаалганы дээд хэсэгт 40-50 см орчим завсар гарч ирсэн. Тэгээ тэр зайгаар нь хавхаар утаас хаагаад гарч байгаа бололтой харагдсан. Мөн хуршайлынх нь гэр нь эзэнгүй байгаа бололтой байсан. Ингээд яаралтай цагдаа болон онцгой байдлын дугаарт залгаж тусламжийг дуутсан. Удалгүй цагдаа онцгой байдлын алба хаагчид ирж гаражийн цоожийг нэвдэж ороод галыг унтрааж шинжээчд гал гарсан шалтгаан нөхцөлийг шалгаж үзэхэд гаражын дотор Land Cruiser 100 автомашин тэгээд хуучин буйдан автомашины хучлаг зэрэг эд зүйлс шатаад тэгээд гараж нь өөрөө дотор талаасаа хан дээвэр идэр нь бараг бүхэлдээ шатчихсан байсан. За ингээ гал гарсан асуудлын тухай тодруулж хэлэх юм бол гаражинд хан руу шахаад тавьчихсан байсан буйдангийн наашлуулж авч ирээд тэгээ автомашиных нь одоо уртлын хамар хэсэгтээ нийлүүлж тавьчихсан. Нөгөө уйгуулдаг арц байдаг да. Тийм арцыг цаасанд ороож агаад буйдан дээр асааж орхиод тэгээд ил гал асаад автомашины хөдөлгүүр болон гаражийн хойд хан тааз руу тархсан байдалтай байсан юм байна. Буйдан болон машины хучлага нь өөрөө нилонон материалтай болохоор гал илүү хурдан авалтсан байх боломжтой гэсэн дүгнэлтийг бол гаргасан байдаг. Ингээд хөрөнгийн үнэлгээ хийж үзэхэд бол нийт хохирлын дүн 22 сая 740 мянган төгрөг болсон байгаа. За ингээд та бүхэндээ хохирогч буюу одоо гэрийн эзний өөрийнх нь өгсөн мэдүүлгийг уншиж өгье. Миний бодлоор гадны нөлөөтэй байж болзошгүй гэж бодож байна. Гаражинд байсан буйдан машинаас маань 50 см орчим зайтай байдаг. Гэтэл машины гүпер урд талын улсын дугаартай буйдан бүр наалтчихсан байсан. Хаалганы дээд талын хоёр хөндлөн банз ховхорч унаад тэгээд онгорхоо хэсэг гарсан байгаагаас харахад тэр зайгаар хүн нэвтэрч ороод гал тавьсан болов уу гэж би бодож байна. Манай төрсөн ихчийн хамтран амьдрагч гэх хүн өөрийгөө үзмэрч гэд байдаг юм. Гал гарахаас 14
хоногийн өмнө надтай уулзаад намайг чулуугаар мэргэлж өгснөө. Удахгүй галаас болж чамд маш том гарц тохиож магадгүй юм байна. Чи надаар засал ном сайн хийлгэх хэрэгтэй гэж надад хэлж байсан. Тухайн үед би лам хувирга нэг их шүтдэггүй болохоор засал ном хийлгэж чадахгүй гэж хэлсэн. Мөн гал гарсныг мэдчихэд ихчтэйгээ ярьсан чинь ихч маань бүр уулга алдаад яана баларсан юм бэ? Манай хүн өнөө өглөө босч ирэнгүүтээ хиншүү үнэртэх шиг боллоо. Өнөөдөр гал гарах гээд байх шиг байна гэд санаа зовоод байсан штэ гэж ихч маань надад хэлсэн гэсэн ийм мэдүүлгийг бол хохирогч өөрөө өгсөн байдаг. Ингээд түүний мэдүүлгийн дагуу түүний ихчийн хамтран амьдрагч гэх хүнээс нь мэдүүлэг авахд бол шууд хэрэгээ хүлээсэн бөгөөд хохирогчтой 14 хоногийн өмнө уулзаад тэгээд засал ном хийж өгөө гэсэн чинь намайг үл тоогоод хийлгэхгүй гэхээр нь би бухимдаад гаражинд нь гал тавьж тээврийн хэрэгслийг нь шатаасан гэж одоо хэрэгээ хүлээсэн байна. За энэ хүн болохоор 1970 онд төрсөн дээд боловсролтой хүний их эмч мэрэгжилтэй. Урд нь болохоор 1989 оноос хойш нийт 5 удаа хулгайн хэрэгт холбогдож ял шийтгэл хүлээж байсан хүн байсан. Тэгээд хэрэгээ хүлээсэн даруйда хохирогчд учруулсан нийт 24 сая төгрөгийг бол бүрэн төлж барагдуулсан учраас шүүхээс 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгсэн байна. Багнуур дүүргийн улсын бүртгэлийн хилцээс 2024 оны 1-р сарын 2-ны өдрөөс 2-р сарын 2-ны өдөр хүртэл хугацаанд иргэдийн бичиг баримтын зөрчлийг арилгах, илрүүлэх, за тэгээ иргэний үнэмлэхнийх нь хугацаа дууссан иргэдийг сунгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр 1 сарын хугацаанд аян зохион байгуулж ажилласан. За тус аяны хүрээнд ажиллаж байсан улсын бүртгэгч нь Багнуур дүүрэгт нэгэн айлд А, Б гэх нэртэй 2 ихэр эмэгтэй хүн бүртгэлтэй байх боловч тэдний тухай тодорхой мэдээлэл мэдээллийн санд байхгүй бүртгэл нь дутуу байсан болохоор энэ асуудлыг шалгуулна гэд хяналтын байцаагчдад танилцуулсан байна. За АБ гэх 2 ихэр эмэгтэй нь 2003 онд төрсөн гэж бүртгэгдснээс өөр ямар ч мэдээлэл байхгүй. Тэд аль хэдийн 21 нас хүрсэн боловч огт иргэний үнэмлэх аваагүй. За тэгээ гар хурууны хээ зэрэг ямар ч мэдээлэл нь улсын бүртгэлийн санд байгаагүй. Хяналтын байцаагч нь тухайн 2 иргэний бүртгэлийг шалгаж үзээд энэ асуудал ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж бодоод цагдаагийн байгууллагад шалгуулахаар албан тоот өгсөн байна. Ингээд Багнуур дүүргийн цагдаагийн газар энэ асуудлаар шалгаж үзэхэд тухайн АБ гэх 2 эмэгтэй төрсний гэрчилгээнд байх боловч тухайн төрсний гэрчилгээн дээр бүртгэгдсэн төрөх эмнэлэг буюу нийслэлийн амгалан амаржих газрын бүртгэлд 2023 оны 2 сарын 14-ний өдөр огт ихэр эмэгтэй хүүхэд төрөөгүй байсан. Төрсний гэрчилгээ болон Багнуур дүүргийн улсын бүртгэлийн архивд хадгалагдаж байсан төрснийг бүртгэх анкет зэрэг бичиг баримтанд ирэх гарын үсэг болон гар бичмлийг нийслэлийн шүүх шинжилгээний газрын криминалистикийн шинжилгээний хилцээний бичиг баримтын шинжилгээний лабораторийн шинжээчид шинжилж үзэхэд төрснийг бүртгэх анкет болон төрсний гэрчилгээн дээр бичсэн гарын үсгүүдийг нэг хүн зурсан болохыг тогтоосон байна. Мөн тэрхүү бичгийн хэв нь 2 ихэр эмэгтэйн ээж гэж бүртгэгдсэн 1959 онд төрсөн бүрэн дунд боловсролтой сувилагч мэрэгжилтэй 2024 оны байдлаар өндөр насны тэтгэврт байдаг хүний бичгийн хэв болох нь батлагддаг. Ингээд түүнийг энэ хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээс нь хүргье. 2003 онд манай нөхрийн хамаатны Д гэх эмэгтэй нь 3 дугаар төрхөд хүү охин 2 төрүүлээд тэр төрүүлсэн 2 хүүхдүүд нь эндчихсэн байсан. Тэгээд удалгүй дахин ихэр хүүхэдтэй болчихлоо. Таны нэр дээр бүртгүүлээд 3 нас хүрэхээр нь авъя гэж хэлсэнгээд 3 дугаар төрх эмнэлгээс ихэр хүүхэд төрүүлсний бичиг баримт олж ирсэн. Тэгээд тухайн бичиг баримтыг аваад нөхрийн хамт Сонгон Архан дүүргийн улсын бүртгэлийн хилтэс дээр очиж төрсний гэрчилгээ авч байсан. Тухайн хүүхдүүдийг би байдаг эсхийг нь мэдэхгүй байна. Би бол тэднийг огт харж байгаагүй. Тэгээд нөхрийн хамаатны гих эмэгтэй 3 жилийн дараа буюу 2006 оноос ихэр хүүхдүүдээ өөрийнхөө нэрээр шилжүүлж авахгүй байхаар нь манайх тэр чигтэн төрсний гэрчилгээ бичиг баримтыг нь авч үлдсэн. Тэгээд би нөхрөөсөө асуухад нөхөр одоо энэ хүүхдүүд овог нэрээ солиод Герман улс руу явсан гэж надад хэлж байсан. Нөхөрт тийм хамаатан садан байдаг эсхийг нь би огт мэдэхгүй. Тэгээд төрөөс хүүхдийн мөнгө олгож эхэлсэнтэй холбоотойгоор би өөрийнхөө банкны дансаар ихэр хүүхдүүдийн төрөөс олгож эхэлсэн мөнгийг нь авч байсан. Би АБ гэх 2 ихэр хүүхдүүдийг төрүүлээгүй гэж
мэдүүлсэн бол түүний ярьж байгаагаар нөхрийнх нь хамаатнуудаас мэдүүлэг авахад нөхрийнх нь эгч нь хэлэхдээ манай ах дүү хамаатан садан дотор 2 ихэр хүүхэд төрүүлсэн Д гэх хүн огт байхгүй. Д гэж ямар хүнийг одоо хэлжсэнийг би огт мэдэхгүй байна. А, Б гэх ихэр хүүхдүүдийг би огт мэдэхгүй байна. Тим хүүхэд байхгүй гэж мэдүүлсэн байдаг бол одоо энэ хэрэгт холбогдоод байгаа одоо эмэгтэйн өөрийнх нь хүүхэд нь мэдүүлэхдээ хүүхэд байхад бол гэрээс тийм 2 ихэр одоо хүүхдийн төрсний гэрчлэгийг бол олж байсан. Тим гэрчлэгээ байдгийг нь би мэднэ. Гэхдээ тухайн үед ээж аваасаа асуухад манай ээж хоёр юм хэлдэггүй байсан гэж мэдүүлсэн байдгийм байна. За дээр дурдсанчлан тухайн гэрчлэгийн дээр бичигдсэн төрөх имлэг. За тэгээ төрсөн огноогоор нь хаагаад үзэхэд 2003 онд АБ гэх 2 эмэгтэй хүүхэд хизээж төрөөгүй тэр 2 хүн болохоор одоо цохиомл байдлаар улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан учраас хэрэгт холбогдсон 65 настай эмэгтэйг 2003 оны 2 сарын 14-ний өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 3 дугаар төрөх имлэгт АБ гэх 2 ихэр охтыг өөрөө төрүүлсэн гэж төрсний бүртгэл мөн төрсний гэрчлэгээ зэрэг хуурамч бичиг баримтыг ашиглан зохиомл байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж авсан буюу 2012 оны 10 дугаар сараас эхлэн 2021 оны 2 дугаар сар хүртэл хүүхдийн мөнгийг хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоосон байна. Тэрээр нийгмийн халамжийн санд учруулсан хохирлоо түлж барагдуулсан бөгөөд түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалцгаар шийдвэрлсэн байна. оны 12 сарын 12-ны оройн 20 цагийн орчимд бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны 90 хотод амьдардаг Монгол улсын иргэн Б, эхнэр А болон тэдний охин Н нар бүгдээрээ хамт унтаж амрах гээд байж итал гэрийнх нь хаалгыг гаднаас нь нэг хүн маш хүчтэй чанга цохоод тэгээд би ахаа А ихчээ авраарай гэж орилох эмэгтэй хүний айж сандарсан дуу гарсан байна. За ингээд гэрийн эзэн Б очоод хаалгаа нээхэд урдаас нь тэдний байранд одоо хажуу талынх нь орцонд амьдардаг Монгол улсын иргэн эмэгтэй одоо орж ирдэг. Тэгээд тэрээр орж ирэхдээ нөхөр намайг хутгалчихлаа гэд бүр амар айгаад төгсчихсэн байдалтай гэрлүүн гүүгээд дайраад ороод ирсэн маа. За энэ орж ирсэн эмэгтэйг цаашдаа бүгдээрээ хохирогч гэд яриад явъя. Гэрийн эзэн Б-гийн ажиглаж харснаар хохирогч 2 гараа одоо урдаа аваад цээжээ тэрвэрчихсэн байдалтай биенийх нь бүхий л хэсэг цусаар будагдсан хөл нүцгэн тэгээд дотор хувцас майктай байсан байгаа. Хохирогч тэдний гэрт орж ирмэгцээ миний хүү гэж давтаж хэлээд ээрээд тэгээд ухаан алдаад унчихсан. За энэ үед бол хохирогчийн 12 настай хүн ардаас нь мөн л маш их цусанд хутгалцсан байдалтай биеийнх нь хөвлий болон хөл хэсгээс нь их хэмжээний цус алдчихсан орж ирдэг. Иргэн Б-гийн эхнэр одоо охин хоёр нь ээж хүү хоёрын цусыг тогтоохын тулд одоо биеинд нь боолт хийсэн. Тэгээ энэ шууганы үеэр тэдний дээд давхарт байдаг бүгд найрамдах Хятад ард улсын иргэн ирж хараад цагдаа болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн байна. За иргэн Б-гийн мэдүүлэгтээ дурдсанаар цагдаа болон эмнэлгийн одоо түргэн тусламж ирэх хүртэл хохирогчийн 12 настай хүүг тэврээд орон дээр сууж ясан. За энэ үед бол хүү ээж маань яасан бэ? Би зүгээр ахаа. Ээжийг маань хараарай, авраарай гэж хэлээд нүдэн анилдаад байсан. Тэгэхээр нь би бол битгий унтаарай, битгий нүдэн арнаарай гэд айсандаа аль болох хүүг тайвшруулах гэж хичээж, элдвийн юм асууж, ухаантай байлгахыг хичээсэн. Ээж хүү хоёрыг тухайн үед бол яг хідэн удаа хаашаага хутгалуулж вэ гэж одоо анхаарах сөхөөч байгаагүй. Ямар хутгаар хутгалсныг нь ч мөн мэдэхгүй. Тэгээд маргаан юуны учир хэрхэн болсон тухайч огт мэдэхгүй гэдгээ бол иргэн Б мэдүүлэхтэй дурдсан байна. Мөн түүний нэмж хэлснээр ээж хүү хоёрын амьдардаг орцонд бол өөр ямар нэгэн монгол айл бол байдаггүй. Тэгээд иргэн Б-гийн орцонд ч мөн одоо тэдний гэрийнхнаас өөр монгол айл байхгүй учраас ээж хүү хоёр Б-гийн гэрлөө цухтаж орж ирсэн байхаа гэж мэдүүлсэн байгаа. За ингээд дуудлаггүй цагдаа нар бол ирсэн. Иргэн Б-гийн охин энэ хятад хэлтэй учраас цагдаа нарыг дагуулад хохирогчийн гэрийг зааж өгөхөөр орцноосоо гарсан. Гэтэл хохирогчийн нөхөр нь гэртээ цонхороо ингээд толгоо гаргачихсан. Би та нарыг удмаар чинь бүлсэн гэж орилоод инээгээд байж яснаа цагдаа нар гэрт нь ортол 2-3 орчим настай бага хүүгээ тэврээд юу ч болоогүй юм шиг гэртээ зогсож исэн.
За ингээд түүнийг бол баривчилж авсан. Бэгийн охин энийг мэдүүлэхдээ дурдсанаар хохирогчийн нөхөр нь бол цагдаа нарыг хараад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэлгүй дагаад явсан. Харин баг хүүхдийг нь цагдаа нар надад тэврүүлсэн. За хүүхэд нь бол уйлаад үлдсэн гэж хэлсэн байдаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 85 дугаартай болон 2020 оны 1 сарын 3-ны өдрийн 86 дугаартай нэмэлт шинжилгээнүүдээр хохирогч эмэгтэйн баруун бугын гадна хэсгийн нуглагч шүрмсэн тасарсан шархтай, хэвлэх хэсэгт нь болон баруун гарын шуунд нь дунд зэргийн шарах гэмтэл бол тогтоогдсон байгаа. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-ын 3-ын 1-т зааснаар эдгээр гэмтэл нь бол эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учраас гэмтлийн хүн дэвтэр зэрэгт хамаарах юм байна. Харин хүүгийн биед болохоор цээж болон 2 гуйнд нь хатгагдаж зүсэгдсэн шарах бүхий гэмтлүүд тогтоогдсон буюу ээж хүү хоёроо л аз олж аль аль нь амнаас эрсдээгүй байна. Харин түүний нөхөр болох хэрэгтний хувьд хэрэг үйлдэх үедээ сэтгцэн ямар нэгэн өвчнгүй өөрийн үйлдэлийг ухамсарлан ойлгох чадвартай байсан бөгөөд хэрэг хариуцах чадвартай гэсэн байна. За ингээд бүгдээрээ юу болсон тухай ярилцъя. За хэрэгтний хувьд болохоор 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. Хэргийг үйлдэх үедээ 40 настай байсан юм байна. Бүрэн дунд боловсралтай, тэгээд ирээнд хуваарай машин барьдаг байсан гэж шүүхийн шийдвэр дээр дурдсан байна. Тэрээр өмнө нь бусдын бие мах бодод хөнгөн гэмтэл санаатай учруулах болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал тэгээд ашиглалтын журмыг зөрчих зэрэг гэмт хэрэгүүдийг үлдээд 2 удаа ял шийтгэл бол хүлээж байсан байна. За дээр дурдсан 12 настай хутгалуулж гэмтэл авсан хүү болохоор хэрэгтний хүүхэд биш хохирогчийн хүүн юм байна. Хохирогч хэрэгтэн нар өмнө нь бас тус тустай амьдралтай өөр хүүхдүүдтэй байсан. Тэгээ суугаад дундаасаа нэг хүү төрүүлсэн нь нөгөө хэрэгтний тэврээд байж байсан гэж хэлжсэн 2-3 орчим настай хүү юм байна. Хохирогч эмэгтэйн хувьд энэ хэргийг Хятад улсын Ирээн хотод шийдвэрлэхгүй Монгол улсдаа шийдвэрлүүлнэ гэсэн хүсэлтийг гаргаад Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Харин та бүхэндээ хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг нь хүргэе. Хэрэг гардаг 2019 оны 12 сарын 12-нд нөхөр 17 цагийн орчимд ажиллаад хараад нэг шил архи болон хоолны юм авч ирсэн. Би хүний машин 7 хоногийн хугацаанд түрээслэж унах гэж байсан юм аа. Тэгээ машины эзэн нь ирээд машинаа ав гэхээр нь би том хүүгээ дагуулад гарах гээд хувцас өмсгөд нөхөр онхолдоод өгчхөв, мөргөлтчхөв, бие үнэлээд мөнгө олоорой. Чамд тохирсон ажил гэж намайг хил амаар доромжилж эхэлсэн. Бид хоёр хамт амьдраад эхний 3 сар гайгүй байжгаад тэрнээс хойш намайг зодоод хил амаар доромжилдог болсон. Бас миний хүүг унтаж байхад нь хөөж босгоод гаргадаг, эрүүл сухтуу байсан ч ялгаагүй өөрийнхөө хүүхдүүдийг ч бас доромжилдог. Байнга архиудаг, архиа бойл гэхээр хинээр ч заалгахгүй би ууж байгаад үхнэ гэж хэлдэг юм. Нөхөр ер нь өдөр бүр архиугаад тэгээ би сална гэд маргаантай байсан. Өөрөөс нь сална гэхээр чамайг удмаар ч гүйцээгээд шоронд орно гэж занал хийлдэг. Тэр орой би хүүгээ дагуулад машинаа авчгаад 30 минутын дараа буцаад гэртээ ирэхэд бас л доромжлоод байсан. Тэгээд баг хүүдээ цай өгөхөөр галтгооны өрөө рүү явж байтал нөхөр миний араас түлхсэн. Би эргэж хараад түүнийг цохих гэтэл надад хүрвэл алан шүү гэсэн. Тэгээ би хүүгийнхаа угжинд цай хийх гээд зогсож байхад миний ардаас боогоод гэтэл том хүү ирж салгасан. Тэгээ 2 хүүтэйгээ унтах гээд байж байтал чи над зэхэр ногоон аваад зайл гэж хэлээд хүүг татаж чангаагаад байсан. Тэгэд би том өрөөнд ороод нөхөртөөгөө хэрэлдэж байтал гинэтхэн чи салах гэж байгаа юм бол би энэ амьдралыг дуусгаад өгье. Ингэж байхаар чамааг би нэг мөстөн гүйцээчихье гэж хэлээд галтгооны өрөө рүү яваад гэр бүлээр чинь сүрүүлчихье гэд хутга аваад хурж ирсэн. Нөхөр хэлэхдээ би ерөн шийдчихсэн. Яавал ч яан шүү гэж хэлээд миний биеийн хаа хамаагүй цохиж эхэлсэн. Хутганы ишээр зохиод байгаа юм байх та гэж бодтол аль хэдийн миний баруун гарын шуу, 2 хөх, давсаг орчим хутгалчихсан. Цус гарч байсан. Тэгэд би гэрийнхаа хаалгыг онгойлгож хажуу орцонд байдаг. Би ах их руу гүйсэн. Энэ үед хүү маань жижиг өрөөнөөс болооч ээжийг аллаа штэ гэд гараад ирж байсныг сонссон. Би ахынд ороод ухаан алдаад унчихсан. Нэг мэдсэн чинь намайг хүү чинь бас хутгалуулчихсан сэрээрээ гэд алгадаад байсан. Тэгээд дахиад нэг сэрэхэд 4 тусал залгуулчихсан, хөвтөж байсан.
12 сарын 25-ны өдөр Монголд гэмтлийн эмнэлэгт ирж хэвтээд баруун гарын шүрмэс залгуулах хагалгаанд орсон. Шүрмэс 2 газар тасарсан мэдрэлийн судас маань бас тасарсан. Одоо баруун гарын эрхий 7 хуруу орчимд юм мэдрэхгүй байгаа. За хутгийг бол Хятад улсын ирээний цагдаа нар хураасан байгаа. Монгол улсад өгөх боломжгүй гэсэн мэдүүлгийг хохирогч өгсөн байна. За одоо харин та бүхэндээ хүүгийн мэдүүлгээс багахан дурдах юм бол хүү хэлэхдээ би сандраад очоод аавын гарнаас барьсан. Тэгтэл эргэж хараад миний цээж рүү хутгалчихсан. Би цээжээ дараад байж байсан. Ээж зүхтаагаад гараад явсан. Аав ээжээ араас гүүгээд гүйцээгүй. Буцаж гэрлөө орж ирээд би ихий чинь гүйцээж эхлээ. Одоо чамааг гүйцээнэ гэж хэлээд над руу хурж ирэхээр нь би зүхтаагаад унтлагын өрөөний шкафны булан руу орсон. Аав өөрөө тэр зай руу багтахгүй болохоор хутгатаа гараараа миний араас чичиж байгаад зүүн гуйны маань ар хэсэгт хутгалсан. Би орилоод хутгатаа гарлуу нь өшгөлсөн чинь энэ муу намайг зодхон л дээ гэд ахаад хутгатаа гараараа чичиж байгаад миний баруун гуйны ар хэсэгт хутгалсан. Тэгээд чамайг нэг мөсөн гүйцэн гэд толгой руу хутгалах гэд хутгатаа гараа дээш өргөөд дайрахад дүү гүйж ирээд сайн хилд ороогүй болохоор бой гэд аавын хөл рүү нь гараараа цохиод байсан. Тэгсэн чинь миний хүү тэгэж байгаа бол аав нь боллоо гэд дүүг хөтлөөд том өрөө рүү орчихсон. Тэгээд намайг ихийнхээ араас яв гэхээр нь би гараад би ахын гэрлүү шууд гүйсэн. Миний цээж хөлнөөс цус гарсан байсан гэж хүү мэдүүлсэн байна. Харин хэрэгтэн бол хэлэхдээ тухайн өдөр эхлээд өөрөө нэг шил архиусан. Тэгээд дахиад нэг шил архи авчихуу гэд асуусан чи эхнэр нь зөвшөөрөөд тэгээд хоёулаа хувааж уусан. Нэг л мэтгээд салж сарних дээрээ тулж маргалцсан. Тэгээд эхнэр нь өөрийнх нь одоо охин хүү хоёрыг нь доромжлоод ахаар нь эхнэрийнхээ 12 настай хүүг нь зөрүүлж доромжилсан. Тэгсэн чи эхнэр гэд аманд нь салаавч хийсэн гэж хэлсэн байгаа. Тэгээ бас эхнэрээ өмнө нь бол ирээн хотод биеэ үнэлдэг байсан гэж мэдүүлсэн байна. Иймэрхүү хэрэлдэх болсон деталуудыг бол өөрөө санаж байгаа юм шиг хэлсэн мөртлөө харин үйлдсэн одоо хэргийнхаа тухай болохоор эхнэр олон дагвар хүүгээ яг яаснаа би бүр огт санахгүй байна. Нэг мэтгээд би баруун гартаа хар иштэй хутга барьчихсан зогсож байсан. Харин гэр дотор нийл цуст болчихсон байсан. Тэгээд би баг хүүгээ тэврээд яжсэн чинь цагдаа нар орж ирсэн гэд одоо хэрэлцсэн шалтгаанаач гэх юм уу те мэдж байгаа мөртлөө яг хүн хутгалсан тэр одоо үеийг санахгүй байна гэсэн юм мэдүүлгийг бол өгсөн байлээ. За тэгээд Ирээн хотын цагдаагийн газраас одоо хохирогч нарын шархацсан үеийн байдлыг харуулсан болон одоо тэдний биед учирсан гэмтлийг мөн эмнэлэгт эмчлүүлж байгаа байдлыг нь бол харуулсан гэрэл зургууд. Тэгээ хутгалсан хутганых нь гэрэл зураг болон цус болсон газар орчны байдлын талаарх одоо бүх деталь гэрэл зургуудыг бол Монгол руу ирүүлсэн юм байна. Тэгээд эдгээр нотлох баримтууд дээр үндэслээ. Хэрэгтнийг гэр бүлийн харилцаатай хүмүүс болох эхнэрээ мөн эхнэрийнхаа одоо 12 настай дагвар хүүг бага насны хүүхэд болохыг нь мэдсээрэж хутгаар биед нь олон тооны шарах гэмтэл учруулж буюу онц харгас хэрцгийгээр алхахыг завцсан байна гэж үзсэн байна. Мөн одоо энэ үйлдэл нь хүний амьд явах эрхийг үгүй хийх санаа зоригтой хийгдсэн нийгэмд аюултай үйлдэл юм а гэж үзсэн байна. За ингээ 2 удаагийн шүүх хурал бол болсон байна лээ. Эхнийх нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхтэр болсон. За тэгээд дараагийнх нь бол нийслэлийн эрүүгийн хэргийн давтзаалдах шатны шүүхэд болсон байдаг. За эдгээр шүүх хурал дээр юу ярилцсан бэ гэхээр товчхон ярих юм бол алхахыг завцсан гэмт хэрэг юм уу? Эсвэл хүний биед гэмтэл учруулсан хэрэг юм уу гэд одоо хуулийн маргаантай байсан. За тэр хуулийн маргаануудыг нь бол ярихгүй орхичээ. Тэгээд хамгийн сүүлд нь болохоор нийслэлийн эрүүгийн хэргийн давтзаалдах шатны шүүхийн магадлалаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноогоод хаалттай хорих байгуулахад ялыг нь идлүүлэхээр шийдвэрлсэн байна. За ингээд өнөөдрийн дугаараар деталь багтай богино хэрэг сонсох дуртай хүмүүстэй зориулаад бэлдэж хүргэлээ. Та бүхэн сувгтаа нэгдээд subscribe товчоод арахаа битгий мартаарай. Мөн хэрэг тус бүр дээр өөрсдийн санал сэтгэгдлээ заавал бичиж үлдээгээрэй. Нэр YouTube-ийн thanks button болон Stream Hub-аар дамжуулан donation явуулж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа илэрхийлмээр байна. Хэрвээ та мэдээгүй байгаа бол доор комент хэсэг дээр би линк үлдээчихсэн байгаа. Та сэтгэгдлээ бичээд манай сувгт бодит дэмжлэг үзүүлэх, тэгээ шилжүүлэх хийх боломжтой болсон байгаа. Гэхдээ заавал биш болохоор та бүхэн лайка дараад, комент үлдээгээд үзэхэд ч бас болох юм шүү. За тэгээ 7 хоног бүр хүлээж сонсдог бүх сонсогчдод талархснаа илэрхийлье. Эх 7 хоногийн 4 дахь өдөр 9 цагта бүгдээрээ эргээд уулзъя. Түр баяртай.